дээр 2025 оны худалдаа авах ажиллагааны хувьд нийтдээ 2,67,6 тэрбум төгрөгийн 90 төсөл арга хэмжээ тусагдсан. За тэгээ үүнээс бол төрийн худалдаа авах ажиллагааны газраас нийт 1,889,5 тэрбум төгрөгийн 87 төсөл арга хэмжээний 497 багц ажлын худалдаа авах ажиллагаа зохион байгуулсан. За үүнээс гүйцэтгэлийн асууж байна. Гүйцэтгэлтийн хувьд бол гэрээ байгуулсан 74 төсөл арга хэмжээ. За багц 299 ажлыг бол зохион байгуулсан. За тэгээ үр дүн бол 85.1% гарсан байгаа. За 2024 онд бол энэ үзүүлэлт бол 50% байсан. Одоо энэ бол ингээд 85.1%-тай ингээд өсөд явж байгаа. Өмнө нь бол хоёр худалдаа авалтын нэг нь хуулийн байгууллагаар шийдэгддэг байсан. Одоо энийг бол бид нар аль болох амжилттай зохион байгуулах нээлттэй ил тоод за тэгээд илүү цахимцсан хэлбэрээр зохион байгуулах байдлаар ажиллаж байгаа. За үүнд бол амжилтгүй болсон худалдаа авах ажиллагаанууд бол байна. Тухайлбал 9 худалдаа авах ажиллагаанууд зураг төсөл байхгүй. 3 нь болохоор техникийн тодорхойлолт ажлын даалгавар байхгүй гэсэн. Ийм шалтгаанаар худалдаа авах ажиллагаа амжилтгүй болсон байна. За та төрийн хэмнэлтийн хуулийг бол ярьж ах шиг байна. 5 сарын 1-ээр хөрөнгө оруулалтын арга хэмжээ худалдаа авалтын гэрээ хийгдээгүй тохиолдолд бол хэмнэлтэн тооцогддог. Энэ өөр хуулиар ингээд зохицуулагддаг. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол тодорхой төслүүд бол хэрэгжидэггүй нас бодит үнэн. Яагаад вэ гэхээр бодит байдал нь болохоор төсөв батлагдаад тэгээ батлагдсан төсвийн хүрээнд бол худалдаа авах ажиллагаа зохион байгуулдаг. Батлагдсны дараа бол зураг төсөв, ажлын даалгавар гэдэг зүйлийг бол манайхаас шаарддаг. Тэгээд энэ хугацаа бол одоо 2-3 сар, ер нь бол тухайн жилийн 3 сард гэхэд бол ажлын даалгаврууд, тээзүүнүүд, зураг төслүүд бол ирдэг. Ингээд худалдаа авах ажиллагаа бол зарлаад явдаг. Нээлттэй зарладаг. 30 хоног үнэлгээ ингээд 15 хоног, 45 хоногийн дотор бол шахдаг. Амжилтгүй болсон тохиолдолд дахин зарладаг. Тэгэхээр ер нь яг 3 сараас аваад үсэх юм бол 5 сар хүртэл дахиад 60 хоногийн хугацаанд бол энэ ажлыг бас хийх шаардлага бол үүсдэг. Тэгээд дөхөж ирээд маш олон гомж гардаг. Үнэн 10 худалдаа авах ажиллагаанд оролцсон, 20 худалдаа авах ажиллагаанд оролцсон тохиолдолд нэг нь шалгардаг, 9 нь гомддог, 19 нь гомддог. Тэгээ гомдсон аж ахуй нэгжүүд сангийн амлаа бол гомдлоо бол илэрхийлдэг. Тэгээд эндээс бол